Би одоо амьдралдаа 4 албан тушаал өгчээсэн байна. Ардын намын ерхий нэрийн бичгийн даргаыг өөрийнхөө сайн дураар өгч явлаа. Улсын их хурлын гишүүнээс өөрийнхөө сайн дураар татгалзаж байлаа. Шадар сайдынхаа ажлыг өөрөө сайн дураараа өгч байлаа. Ерхий сайдын одоо эрхэм өндөр албан тушаалыг би одоо сар дахлын үед хариуцлагагүй ажилласнасаа болоод өөрийнхөө сайн дураар би огцорч байлаа. Тэгээ энэ бүхний цаана нэг л юм агуулгдчихсэн. Энэ юу гэвэл энэ олон түмний эрх ашиг, ард түмний ив нэгдлийг өдөрдөгч хүн тэргүүн зэрэг тавих хэрэгтэй. Өөрийн хашиж байгаа нэг өчүүхэн албан тушаалд битгий шигд. Өдөрдөгч хүн бол ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх хэрэгтэй. Дээр нь ард түмнээс уучлах чадвартай байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол. Хариуцлага алдсан бол тэр алдсан хариуцлагыг өөрөө үүрж чаддаг байх хэрэгтэй. Энийг өдөрдөгч хичээлдэг. Үннээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа ярьж болохгүй. Хуурч мэхэлж болохгүй. Ард түмний эв нэгдэл нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүн дээр одоо манай бүх албан тушаалтуудыг анхаарах хэрэгтэй. Энийг би төрийн тэргүүний хувьд та бүхэн зөвлөж байна. Хүмүүс намайг хараад их цайм залуу хүн гэж боддог юм шиг. Би одоо улс төрд 35 жил явж байна. Амьдралдаа зөндөө л алдаж унаж үзлээ. Сайн муу юмыг бас нуруунд дээр үүрч гарлаа. Хөрөл сөхрөө тодолж хулгайч байсан бол энэ том намын хамт олон намайг олон жил бас дарал сэргээрээ тавихчгүй байсан байх. Итгэхчгүй байсан байх. Ард түмэн намайг сонгохчгүй байсан байх.